Би 15 настай байх үедээ өөртөө тохирох боломжийн цагийн ажил олж чадаагүй байсан учраас завтаа үедээ хүүхэд тасраж хийдэг байлаа. Дараахан өгүүлэх гэж бүтэх миний хувьд амьдралдаа тарж байсан хамгийн айц дөрвөл нүүдэл явдал байсан юм. Би болон миний асарч байсан Майк нэртэй хүү бид хоёр түүний нохоог залхилуулан ой дундуур алхаж явлаа. Гэтэл гинэт нохооны чихэн сортолцсон босчоод агаарч савраараа ямар нэг зүйл самардаж байснаа галзуурсан мэт архиж бас овсож эхлэх нь тэр ямар нэгэн зүйлийг мэдэрсэн гэдэг нь эргэлзээгүй байв. Харин би дотроо баавга байх вэ гэдгээс хамгийн ихээр айж байлаа. Учир нь тэр хавийн модод дунд ойр ойрхон баавга үзэгддэг байсан. Ямар ч тач би Майкийг төрүүлээд гэрлүүг алхаж байг юм хэллээ. Тиймхүү би ард хацран нохоог чирж явах гэж тэмцэлж байхдаа түүний юу руу хуцаад байгааг нь анзаарч харсан юм. Нэгэн том модны цаанаас үлдээ нөхөн баг зэрэг толгоогоо цухуулгачаад намайг ширтэж байх нь тэр. Би түүнд ямар нэг зүйл хэрэгтэй юу хэмээн ойрлоход тэр зүгээр л хэсэг чимээгүй ширтэж байгаад цааш эргээд яваад өглөө. Би дотроо өнхөлсгөө харталж байв. Нохоо тэр үед баг зэрэг тайвширч хитэн амьсч болов буцан алхахад арай амар болсон ч төд удалгүй дахин бидний ард байгаа ямар нэг зүйл рүү олонгосон архиж дайрч эхэллээ. Тэр үед би яг юу руу хуцаад байгааг нь олж авч чадаагүй ч түрүүний хачин хүн биднийг одоо ч хүртэл дагаж байх вэ гэхээс үхтлээ хайж байв. Би нохооны хözөвчийг нэг мөсөн соллож орхиод ард байгаа юу ч бай түүн рүү туулгаж орхих талаар бодсон ч эцэст нь энэ нэг их сайхан санаа биш хэмээн шийдсэн юм. Байшиндаа буцсан очих хүртэл нохоо архиран үзүүчнээсээ чангаасаар байсан ч би дахин эргэж хараагүй. Үүний дараа хагас цагийн турш байшингийн бүх цонхоор гадагш харан шалгаж бидний хинж дагаагүй эсгийг дахин нэгтэлсаар л байлаа. Эцэст нь бүх зүйл зүгээр мэт санагдсан учраас Майктай видео тоглоом эхлүүлэн болсон явдлыг мартахаа шийдэв. Гэвч түүнээс цаг орчмын дараа гаднах тавцан дээр байсан тоглоомтой хаван унах чимээнээр айдас маань биелэлээ олж гэдгийг ухаарсан юм. Би гаднах тавцангийн гэрлийг асааж цонхоор харуул тоглоомнууд болон бөмбөгнүүдээр дүүрэн том ногоон хувин газар дунсан байгааг олж харлаа. Ямар нэгэн жирэх зурм мэтийн жижиг амьтад түүнийг онгож дөнгөх ямарч боломжгүй. Нохоо дахиад л ямар нэг зүйл рүү хуцсан галзуурч эхлэх нь тэр. Би Майкд аавынхаа ангийн винтогийг аваад ирэх юм загсан бөгөөд магадгүй 8 настай хүүхдэр буу захин авчруулах тэнэг үйлдэл мэт сонсож болгоч тэр үед надад юмсыг зөөр бодох зэхээ байгаагүй юм. Үргэлжлүүлэн хачин чигтэй чимээнүүд байшингийн гаднах өнцөг болон бүрээс дуулцаар л байв. Цонх зөөлөн тогших өлгөөтэй хонхнуудын гинэх юмс ийш тийш түлхэгдэн унах гэх мэт. Эцэст нь би тэрхүү гадаа чимээ гаргаад байгаа зүйлийг олж харлаа. Төрөүний модны цаанаас шагаачгаад намайг ажиглаж байсан хачин ир мөн байсан бөгөөд тэрээр цонхны наагур өнгөрч яваад намайг олж хормогцаа миний өдөс харан зогсон. Би түүнд бууга өргөн өөрсдөө зэрэгсэн байгаа гэдгийг харууллаа. Харин тэр өөдөөс минь огт хөдөлгөөн хийлгүй ширтэн зогсож байснаа яг өмнөх шигээ юуж болоогүй мэд эргэн хараад ойроо уусан алга болсон юм. Би тэр шөнө бяцхан хятнах чимээ бүрт давхын цочид сэрсээр бараг л унтаагүй өвөр залгаж билээ. Ойролцоогоор 7 хоногийн дараа Майкийн гэрийнхэн над руу залгаж ой дундаас үе хачин хүн гарч аж тэдний байшингийн ойролцоогоор үзэгдэх болсон тухай хэлв. Тэд надаас тухайн үед харсан хүн ямар хөө төрхтэй байсныг хэлж өгөхийг хүссэн ч би тэрхүү хүний царайг тийм ч анхааралтай харж чадаагүй учраас ойлгохтой зүйл хэлж чадаагүй юм. Гэвч миний харсан тэр хүн мөн гэдэгт нь би 100% итгэлтэй байлаа. Тэд үүний дараагаар хэд хэдэн удаа дахин хүүхдийг нь харж өгөхийг гуйсан ч би тэр бүртэн татгалцаар байв. Энэ бүхэн болоод нэлээд хэдэн жил өнгөрч байна. Тэр цагаас хойш түүгээр эргэлдэт байсан хачин хүн болон тухайн гэр бүлийн талаар би дахиж юу ч олсон цаагүй юм.